За олон тоглоомч нь Мандар Soul Knight тоглоно. Нийтдээ 4 үетэйсэн. Тийм 4. Тэгээд 4-өөс 4 хүртэл нь явна. Бичлэгээж. Тэгээд бичлэгэн дээр 4 хүртэл явах болохоор жоохон уднаар гэж. Тэгээ нэгсэн 30 минут болохгүй. За тэгээ Soul Knight тоглох хүмүүстэй. Soul Knight гэдэг тоглоом юм. Гэтэ би танад нэг баатар санал болгоё. Хамгийн хүчтэй баатар санал болгоё. Энэ. Скин гэдэг. Memory. Дэм баатар. Ойлголно. Тэгээд удаатай байсан нэг бат. Энэ тэр юу гацэр юм. Энэ Элиттэй. Энэ 2 скиллтэй юм байна энэ баатар. Тэгтээ буу зэвсэг ашиглаад байгаа байхгүй шууд алчна. Шүгүүж жоо энэ дараа. Бамбага сонгодог. Юм сонгодог. Холбогдож болдог. Хятад тоглоом юм шиг юм байна. Тэгээд би энийг нийт хятад тоглоом байсан юм байна. Тэгээд Soul Knight тоглож байхдаа хамт болдог. Яар зүлага. Тэгээд нэг босс нь нэгэ 5 хүртэл. Одоо би нэг 3 дээр ирсэн. Тэгээд баатар 12,000 зоос гэдэг. Энийг яхад 1000 зоос гэдэг баха. Танд энэ үнийг танилцуулъя. Энэ үнтэй уурдаа зэрэг мөнгөч скамддаг юм. Энэ хүн яадаг вэ гэхээр танаас ихлээр 2 блок гэсэн. Тэгээ та нар тэдний нэгэнд нь харуулах юм бол тэгээ скамер байна. Хамгийн аюултай хүн яг гэсэн. Набатан танилцуулж байгаа шүү дээ. Бостон төлөвлөлтөнд боссууд нь дандаа рандом байдаг. Боссууд нь рандом байдаг. Тэгээд энэ бол юм баатрыг авчих юм бол тэгээд зоос мод гэдэг юм байна. Навчиг ингээд шууд 1 минут бараг 30 секунд төлөв бүгдийг надад ичнаа гэх. Өөр бүгд юу ч хийхгүй байна. Зүгээр танд тоглох. Тэгээд хамгийн Гэтэ энэ баатрыг авчих юм бол та нар мөнгө сүнгөө өрөөдийнхэн байхгүй шууд ингээд тулалдаа авчин гэсэн. Энэ баатар бол хамгийн хэрэгтэй баатар.
та нарыг ясаад шууд яасан гэсэн. За энэ миний бун дээр нэгэн тоогаад энэ бууг хоёр дээр нэг нь ингэж болдог гэсэн амар муу зэ. Ингэж болдог. Дуусчихгүй сүмтэй. Харин хоёр дээр тавхан бол дөрвөн сүмэж өөр. Ингэж дэлбэрдэг сумаар боддог гэсэн. За энэ баатрыг бол танилцуулсан. Бүх баатрууд рандом байдаг болохоор Дэрэн баатрууд нь мөнгө байдаг. Гэтэ дээр үед мөнгө биш байсан. Юу ногоон цэнхэр зоос байдаг гэсэн. Тэгээд одоо жоохон мөнгө сүнхтэй болоод тэгээд жоохон юм өрцөнгөө болсон байгаа л да. Гэтэ тэр мэрийг тоогоо тэргүй. Тэр хамгийн за одоо тэн дээр нэг юун зураг гарч ирж байна. За саяны хасан нэг ягаан өнгийн зурагтай. Тэр боосоо. За. Орчин бод би доотлоо яа. За энэ ингээ боссуудаар рандом тавиа. За энэ чиний ямар ч ямиг чи асуудахгүй гэсэн. Шууд яриад болдог баа гэсэн. Хамгийн хэрэгтэй батар. Одоо харж байна миний юмнууд хасагддгүй гэсэн. Энэ босс цаашаа тэгдэг гэхтэй. За энэ нэг цуглуулад байгаа юм бол хамгийн хэрэгтэй зүйл шүү. Бас энэ цаг хэрэг. За ингээ 2 дахь үерэг орсон байна. Бамбагаа л авчихсан та нар. Энэ баатартай бамбагаа л авна. Ямар нэгэн дэмэжтэй юмнууд аваад хэрэггүй гэсэн. Энэ забит та нарт 3 хүртэл яваад харамж би 4 мөрөд авахгүй. 3 хүртэл яа. 2-ын боссыг явуулаа. Аваад би энэ дараа бүтэн бичлэг дээр танилцуулах гэж байна. Одоо энэ нэг 5-аас 5 хүрсэн байгаа зү. Энэ дууссан бол авчаас наагсан. Миний аваа 3 аим хасагдчихлаа. Ийм аюултай байдаг. Тэгээ та нар амиа гамнах хэрэгтэй гэсэн. Энэ баатар бол өвөрцсөн үедээ амийг асуулахгүй гэсэн. Би нэг анх тоглож байхдаа юу ч мэдгүй байсан. Тэгээд энэ баатрыг авахаараа тэгээд тоглож. Тэгээд үнцнүүд нь тайлбарлаад. Энэ хамгийн өндөр дэмжтэй баатар гэдэгтэй байхгүй. Энэ нөгөө сайжруулаад авчихсан баатардаа хүчээ нэмдэг. Тэгээд өөртөө нэмдэг гэсэн. Хамгийн өндөр дэмжтэй ингээд жоохон хэцүү баатрууд гэдэг. Таны нэг улаан юм биш шууд уучж байгаа HP нэмдэг гэсэн. HP нэмж явахдаа тэгээд тоглож. Тэгээд нэг үе 2-5 гэж ганцтай дүүсэнтэй. За одоо эднэрийн босс нь бас өөр ялгаагүй байдаг. Бас өөр рандом байдаг. Улс улсынхаа орнуудын босс байдаг. Бүгд рандом. Саяны үеийн босс рандом. Ингээд бөөмгийн босс. Тэгээд одоо бамбагаа л авсан дээр ногоон холсон бамбаа. Тэгээд одоо Они друг, одоо энэ дараа босс хийх. За босс. Юу чайлаа. Энт скэм. Тэгээд 93% скэм байдаг. Тэгээд ийм хүмүүстэй тарах юм бол одоо нэрээ над скэмер гэж байгаа. Явнаас скэмер гэдэг. Тэгээд тань тоглоомоо танилцуулж байхдаа энэ тоглоом ингээд жоохон хэцүү. Эхлээд тоглоход та нар амаргүй. Level гэдэг юм байхгүй. Шууд тоглоод эхэлдэг. Баатрууд ингээд үнэтэй байдаг. Ер нь бол 12,000 гол юу ч биш гэсэн үг. За ингээ босстай. Энэ харж байна уу?
Энэ босс удаа хэцүү. Тэгээд надад вич миний баттал конфуз материал байна. Үгүй ээ. Үгүй ээ. Юм уу? За тэгээд хамаа өндөр бамбаа. Тэгээд хамаа өндөр нь жаагурж орсон. Ингээд дэмэж авахгүй юм. Хүчтэй батрах үүдээ. Тэгээд та нар тэгээд ингээд ийм баатрууд ч юм байвал байгаа зү. Энэ одоо ийм баатруудтай бол ярьж болно заяа. Энэ дээр дараад энтерхэн бол энэ шал би зэвсэг өгөхгүй чиний зэрэг болдгоо гэсэн. Энд хэр хүчтэй. За данаа юу. За манай энэ өдөр скэм зүгээр тэгээд юм уу мөн зүгээр. За хааны баат ч байвал шүү дээ хутаж авсан байгаа үе яа юм аа. Үгүй тэг бүтнээр нь яхад 1000 өгсөн шүү дээ манайхаа. Хааны нэг бостод бол даа 1000 авах гэж бодоогүй. Тийм бүтэн явуулсан юм байна. Юм бохоо. Тэгээд та нарын хүлээд үзэг магондыг хөвлөөд өндөр юу тань. Тэгээд энэ тоглоом бачаахан үйдээ битгий. За тийм ч юм аа. Эдгээр бас скэм шүү. Хэлчихье. Та нар ингээд анх хэлж байгаа баатарчин гэдэг хоёр миний хатад нэг алтан зоос 306 гэж байгаа. Энэ бол цэнхэр зоос биш. Энэ үе дээр үрдэг зоос гэхүүд нэг тийм үр. Энэ хадад system байна. Энэ system дөрөвдүгээр яваа яг 3 үеэр ирсэн. Энэ зоос гэх юм. Энэ зохион бол тэгээд ирсэн юм байна. За. Одоо нэг зоос гэдэг юу вэ? Одоо гэх тэгээд дараагийн систем нь хэлсэн. Ихтэй би трава. Эцэм хүчтэй. Тэгээд начиг битгээд ялчсан зэрэг
Бүүн буугаараа. Энэ хатан дээр хатаа. Хатан хат. Баасан шүү чи. Хамгийн өндөртэй. Аарууд байна. Мама. Тийм. Саниг авсан. Энэ фотоос 100 зарсаар нэг авдаг. Тэгээд 2 ч байхгүй. 3 буус ирэх. Гэтэ бамба. Начиста царайлаг өгдөг. За 4-ний нэг. За ингээд энэ хүрээд гарнаа. Тэгээд юу ч дуусчих. Ингээд. Чи. Тангаас. За. Эхлэхэд өгдөг нэг хүний хэлээ. За. Бискин эхлэхэд авчиж. За. Энэ хүн байдаг. За. Энэ хүний скил бүр маш сүг. За. За иш орж ингээ юм уу таа. За сонсон анимийн зурглалтай. Амар сонин гэхүүд тиймэрхүү аним зургтай. Тэгээд энэ бүгд амар баатрууд. За энэ бол дэмж үлддэг газар шүү дээ. Энд ингээ юм тарьдаг. Юм тариад юмнуудаараа юм хийн бүтээд бүтээснийхаа дараа ингээд юм хийгээд гол нь үр хэрэгтэй танаад үрээ авахын тулд эхлээд та нар жимсүүд ургаалах хэрэгтэй. Нэг цэхэр надад бол эднэр бол амар жоохон тэмцэл. Яг Квест биелүүл яваад. За та нар та бол ингээд одорч би одоо нэг юм цэцэг ургуулсан чи юу гэдэг. За 13. За одоо танад юугаа зүйлээ. За. Юм код гэж байдаг. Код. За. Кери код гэж байдаг. Энд дээр Google руу ороод browse код гэж хайгаад browse код гэж хайгаад энэ дээр нөгөө кодууд нь гарч ирдэг. Тэгээ кодуудыг бичгээд нөгөө нэг цэнгэр зоосноос өгдөг. Тэгээд 10,000-ыг өгдөг тэрнээс нь. Тэгээ 10,000 дээр 2,000-ыг арай зүрхнэг цуглуулад ийм батарейг авч ирдэг. За ингээд хамгийн за энэ дээдлийн хүмүүс доо шинээр гарсан хүмүүс. Энэ минь бол мөнгө эднэр 115 мянгаас амар. Энэ мөнгө биш үү? За тэгээд хамгийн өндөр энэ бол бас мөнгө баатар. Энэ мөнгө хамгийн аюултай. Энэ бол мөнгө биш. Энэ бол миний хамгийн үнэтэй скинтэй баатар. Жинжин. За энэ 20 үнэтэй баатар 20.
Гадна аим бүг юм. Яа. Ингээд аяр. Батант нэг баатар. Энэ баатар аман ягдна. Охин баатар юм. Өнгийн хийдэг байна. Ёо, тиний энэ тарасан. Энэ бол юм бодож шүү. Train on that, run on this side, in back, now using nine, up and a half, I'm good right. It's rain on the coast, yeah, yum, 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 it's so clean, yum, 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 it's so clean. Jangan panas monggo ini resep. Tapi biчлээ яж байгаа. Ямаа зүүмэн. Яа. Энэ батрыг танай каяагууд шиг харагдаад байсан байна. Тамирын бодсон. Соо гатамаа. Энэ бүр